Сэрээрээ босоороо. За ингээд 34 дахь өдөр маань ерөнхийдөө эхэллээ. За өглөө босоод ирсэн эхнэр сайхан өглөөний явган алхалтанд бэлдээд аарч чанаад за ингээд нэг сэндвич өглөөний цай бэлдсэн байлаа. Өглөө босоод ирсэн 7 цаг орчим ерөнхийдөө болж байлаа. За ингээд сайхан хувцас өмсчөөд за уулын гутлаа углчаад гэрээсээ гарлаа. За ингээ ямар ч байсан Чингэлтэй хайрхан лугаа Чингэлтэй эцсийн буудлын руу явлаа. За 8 цаг 50 минутаас бид нар хөдлөх ёстой байгаа. Би нэг 8:40 орчим хүрээд ирсэн чинь өнөөдрийн гол үндсэн баатар болох манай 86 настай ах 76 настай эмээ хоёр маань мөн бас ингээ зөндөө олон хүмүүс цугласан байлаа. За манай 22 дугаар хорооны инхмаа агч маань өнөөдөр оргил клубийнхээ ууланд алхалтынхаа хувцсыг мөн бас маш олон туршлагаасаа одоо хадаас одоо өмдний төрүү гэх мэтлээ олон зүйлийг хэлж байлаа. За ингээ 86 настай өвөө маань сайхан ерөөл хайрлаад эмээ маань бас одоо аяллаа амжилт аян замдаа сайн ухахыг одоо бас ерөөлөө. За ингээ бид нар алхалтаа хэрэнхийдээ шууд эхэллээ. Нийтдээ 21 хүмүүс хамтдаа ууланд алхлаа. Хит олуулаа байвал бас хэцүү юм байна. Яг нэг 20-30 хүмүүс байвал яг стандарт юм шиг надад санагдлаа. За энэ ах бол 145 кг-аас 92 кг хүртэл бууж 50 кг-ийн 3 сарын дотор хассан хүн. За ингээд өвөө маань хамтдаа цөмөөрө гарын дасгал хийгээд гар дээрээ 21 сунаа гэж хэлээд өвөө хүртэл хамтдаа сунаа гэдэг бид нар 21 гар дээрээ сунаалаа. За гараа эхлээд 100 атгацсан чинь нэлээд бадаарсан байлаа. Үүний дараа яг л миний хийдэг өглөө орой хийдэг дасгалыг манайхан бүгдөө хамтдаа хийлээ. За ингээ бид нар сайхан Чингэлтэй хайрхандаа сайхан алхлаа. Араасаа одоо цуваад ресторагаар тоолоод энэ үед хамгийн хайр татам зүйл маань өвөө маань эмээгээ чирээд явж илаа. За энд манай Чингэлтэй хайрханд ан амтан зөндөө хэрэм их таарж байлаа. Хүмүүс авч явж исэн иж жуух юмаа бэлдэж манай эхнэрийн бэлдсэн сэндвич өглөөний цайг хүн болгон тарааж бид нар хамтдаа нэг сайхан өглөөний цайгаа ууцгаалаа. За ингээд агаар бол янзын Чингэлтэй хайрхан болстой маш сайхан бид бүхнийг хүлээж авлаа. Баргал худалч хүн нэмэг карацтай юм шиг л хайрхан маань эрэг Чингэлтэйчүүдийг хүлээж авсан. Хайрхандаа бас талархъя. За ингээд бид нэр суглаа явууллаа. За одоо 20,000 эзэн 3-ыг 30,000 2,000 эзэн 20,000 эзэн 2-ыг 30,000 эзэн бас 2-ыг 50,000 гэд ингээд суглуулсан чинь хамт явсан инхвэр гээд залуу маань одоо 3 хүнийг үнэлбэргүй одоо бүтэн онцлогоонд орох одоо эрхийн бичгээр бас шагнахаар боллоо. Эндээс онцолж хэлэхэд инхвэр залуу маань өнөөдрөөс эхлэн 365 өдрийн надтай адилхан челленжийг эхлүүлээд турах челленж 108 кг-аас тавьж байна. Амжилт төсөй гэж хэлмээр байна. За ингээд бид шууд 13 овоон дээр Чингэлтэй хайрхныхаа орой дээр гарч ирлээ. Овоо шүтэн тахилгадаа бас залбирчаад уухааллаа. За ингээд бүгдөө сайхан өглөөнийхөө уухаалтыг хийчээд шууд нөгөө турж байгаа инквертайгаа хамтдаа шүтэн тахилга овооныхоо дэргэд 15 сайхан сунаалаа. За ингээд доошоо савдаг болсон гахааныхаа одоо энэ тахил дээр ирээгээд бид бүхэн ирлээ. Бурхан багшийг ханан дээр сайхан сийлсэн байдгийн байна. Нэг сайхан сүү өргөөд ингээд сунж мунаадаг, сунж мөрөгдөг энэхүү мөргөлийн мөргөл дээр нэг сайхан хүслээ шивнчээд манайхан 6 даруулаа доошоо буулаа. За ингээд анх 21 үлээ байсан бол сүүлдээ бид нар нэг 15 зургуулаа боллоод автобусны буудлын дээр ирлээ. Зарим маань төрүүлээ явсан. Энэ агшин нэг мэдсэн 2 цаг болсон байсан VIP дүүнэр хичээл орохулсан байлаа. Давгсаар агаад ирлээ. VIP нар маань агаа та сунааж байгаа бол хамт сунаа игээд дүүнэртэйгээ хамтдаа сунаалаа. 3 4 5 6 За ингээд VIP дүүнэрийнхаа 3 дараасан хичээлд орсон хоолоо сөөгөөд ядралт гэж аимшигтай сөхөрж унах шахаалгартаа орж ирлээ гэсэн ч дасгалаа хийлээ. За ингээд сонголтын дасгалуудаа бүгдийн сайхан хийгээд өнөөдөр эртхэн амрыг гисэн болооч аль хизээний 10 цаг бас л өнгөрсөн байна. Хитрхи бас ядрах муу шуул гэж хүмүүс зөвлөж байна. Хичээнэ. За ингээд дээсэн дээрээ ялгаагүй орлоо. Гидснийхээ таталтыг бүгдийн сайхан хийлээ. За ингээд өнөөдөр бол үнэхээр ачаалттай хэрнээ маш сайхан өдөр өнгөрлөө. За ингээд маргааш уулзцаая. За ингээд 34 өдөр маань маш их ачаалттай өдөр өнгөрлөө.
Өглөө эрт босоод 6 мөрөж босоод чимэлтэй дүргийнхээ хэрэгтээ ууланд алхлаа чимэлтэй хайхандаа гарлаа. Чимэлтэй хайх өнөөдөр маш сайхан болчихж байгаа. Орой гэртээ ирсэн бараг сүхрэг шахар шахав ирсэн ч гэсэн гэлээ. Тасгалаа ямар ч гэсэн гэлээ. Хамаагүй ядрал тавьчих бас болохгүй юм шиг байна. Хүмүүс бий зөвлөж байна. Ингээд ямар ч хэлсэн 88 руу орсон байхаа гэж чи би маргааш ч юм уу тав гэсэн 7 хоногийн сүүл. За ингээд сайхан амраараа өдөрөө ирч үж дүүрэн байгаарай. Баярлалаа. Баярлалаа.